Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Хичээлийн сэдэв татлан тгийг хэрэглэх 19-ийн 12-ийн 2-ийн 2. За хичээлийн зорилго маань татлан тгээр бичих. За ашиг үсгийг татлан тгийн онцлогийг хэдүүлээ ажиглаж дуурайж бичиж. За татлан бичгийн хувь хүмүүрийн онцлогтойч ерөнхий нөгөө адил нь тал нь титэм шүд хийлгүү татлан бичгтэй бас оршдог. За монгол бичгийн цагаан толгойд ашиг 7 ингэж бичсэн байдаг. Үгийн эхэнд за гийгүүлэгчийн өмнө орно адагт ордог хэлбэрийг ингэж бичнэ. За харин цагаан толгойд болохоор эхэнд ингэж бичнэ. За гийгүүлэгчийн өмнө орохоор ингэж бичнэ. Адагт ингэж бичнэ гэсэн энэ хувилбаруудыг хараад хэдүүлээ дэвтэртээ дуурайлгаж бичнэ. За дараачих нь. За НБПХ гийн үсгийн татлан бичгийн онцлогийг харъя. За монгол бичгийн цагаан толгойд үгийн эхэнд дунд ордог хэлбэр. За гийгүүлэгчийн өмнө хэрхэн орж байгаа орхицоо хэрхэн яаж бичигдэж байгаа адагт хэрхэн ордог вэ гэдэг маань энд харагдаж байна. За харин татлан бичгийн цагаан толгойд болохоор бас ийм хэлбэрээр бичих нэ гэдгийг харьцуулаад таад маань дэвтэр дээрээ дуурайлгаж бичээрэй. За МЛС иш ТД үсгүүдийг бас онцлогийг харж дуурайж бичье. Цагаан толгой үсэг татлан бичгийн цагаан толгойд хэрхэн яаж бичсэн бэ гэдгийг ажиглаад бичлэгээ зогсоож байгаа дуурайгаад бичээрэй. За ЗЗ хагас РВК үсгүүдийг бас хэрхэн яаж бичсэн бэ гэдгийг ажиглаж дуурайж бичье. За тэгвэл хичээнгүйлийн гүйлгэн татлан тэгэхээр бичсэн үсэг харьцуулан ажиглаад гүйлгэн болон татлан бичсийг дуурайлгаж бичье гэж. За эхнийх нь малчин гэсэн үг нь тийм ээ. За энийг гүйлгэж дундах нь бол эхний энэ малчин бол дарамлаар бичсэн байна. Дараачих нь болохоор гүйлгэн тэгээр хамгийн сүүл нь татлан тэгээр биччихье. За тэгэхээр эдгээрийг дуурайгаад дэвтэртээ татлан бичиж гүйлгэн болон татлан бичиж үзэх нэ. За холбоо үгсийг тэгвэл хэрхэн татлан бичсэнийг таад нь ажиглаад уншаарай. Ямар үгнүүд байна вэ гэдэг. Татлан тэгээр хэрхэн бичиж байгааг бас ажиглаж хараарай. За бүгдээрээ татлан бичсэн хэсгийг уншъя. За доотлолт нь бид нэр бас багш нь дарамлаар бичээд өгсөн байна. За тэгвэл дараа энийгээ уншиж судлаад за тэгээ би дааж унших материалаа хийгээд за сорилоо хийгээд хүүхдүүдэд илгээгээрэй.